Шороо шуургын давталт ихсэхэд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, мөн хүний үйл ажиллагаач нөлөөлөх болсон байна. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр хуурашил ихсэж, хөрсний гадаргуу дээр орж байгаа хурд хүнсний хэмжээгээр илүү их ууршилт явагдах болсон. Үүнийг дагаад говийн малчтын амьдрал өдөр ирэх бүр бэрхшээлтэй болж бэлчээрийн хомсдолд орж байна. Хөрсний ус доошилж гол горих хатаж ширгэн энэ хэрээр цөлжилт нэмэгдэн өдгөө Монгол нутгийн нийт 73% нь цөлжилтэнд өртжээ. Усны нөөц улам бүр багассан ширгэж сүүлийн 10 жилд Монгол орны 877 гол 1166 нуур 2277 худаг ширгэн алга болсон байна. Хургаад шат гарч ажиллаж байгаа айгүй хэцүүтэй бид шууд тавьж байгаа. Хэцүү яах вэ? Ингээл малгүйч танахгүй гарч үзэр ингээл үжээлээ бодоо. Нэг өдрөө чинь бодож их томрог малаа гэсэн. Уйнаа тэр хөрөг гэж байна. Шикман ман нөө. Ордны жилүүдэд ер нь бас айгүй байсан шүү дээ. Одоо л 2-3 жилээс усаард байдаг. Шар шорон шуруу бол Зүүн Азийн тулгамдад буй бүс нутгийн хэмжээлэг экологийн аюулгүй байдлын асуудал юм а. Зүүн Азийн нутгад хятад Монголын говь цөлийн нутгуудаас үүссэн шороотоос агаарын урсгалаар зөвлөж, Солонгосын хойг, Японы арал, цаашлаад Номхон далай, Америкийн баруун эрг бүртээ шилжиж байна. Газарчлал хичээлээр ярьсан ерөнхийдөө бол дээр гэсэн. Түүнээс бусдаар юм бол бараг сонсож байгаа. Сонсож байгаа. Яг өмнө нь телевизээс сонсож байгаа. Юу сан анхаарч сонсож байгаа. Ердөө сонсож байгаа. Татварны шосог юм болчих их цагийн хөлбөмбөд төр хэлсэн шал гараж өгч ирэх шүү. Шороо болон говийн Монголд түүнээс үүдэлтэй үзэгдлүүд нь бол говийн хүмүүс ялангуяа хүний эрүүл мэндэд ялангуяа нүдний салс, хамар зэрлэгүүрийн одоо харшлын гадалтай өөрчлөлтүүд үүсгдэг. Олон хөнгөр үйлчлэгнүүд бас архаг уушгины архаг өвчтэй, бүлэглэлт өвчтэй, ялангуяа уушгины архаг бүлэглэлт өвчтэй, астмтай хүмүүсд тайлж үүсгэж болно. Яг хойд Солонгост бас хамтрыг гэсэн саналуудыг бол бас өмнөд Солонгосоос тавьж ирсэн л да. Тэгээд хойд Солонгостой нэг сайн хамтарч чадахгүй л байгаа. Тэгээд засгийн газар хоорондын гэрээ хэлцээр явагдаж байгаа учраас энэ бол одоо харилцаа холбоо, олон улсын харилцаа холбоонд бол сайн эерэг нөлөө үзүүлдэг тийм ажил байна. Одоо үргэлжлээ багтаа шүү дээ. Одоо газар орчин зөвлөлтөд зөвхөн 11 станц байна шүү дээ. Энэ чинь үргэлжлээ багтаа муутай байна гэсэн. Одоо бүр алтай өвөрг тэгээд одоо баруун тийшээ игноруудын хотхор эдэрт бол одоо багжуудад байдлах хэрэгцээ тийм байдаг. Гэвтэл одоо Монгол улсын төсөв хөнгө таагүй байгаа учраас тийм үнэтэй багжуудыг худалдаж аваад байрлуулсан боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр зөвхөн одоо гадаад хамтаа ажиллагаагаар одоо байрлуулж байгаа. Юу Ингэснээр шар шорон шуурга үүсэх үед гарах тоосны хэмжээ хянаж, цаашид дүүсэж болох эрсдлийг бууруулах юм. Мөн Зүүн Хойд Азийн байгууллагатай хамтан ажиллагаа үргэлжлүүлэхэд түлхэц болж байна. Шар шорон шуурганы гол их үсэр болох цөлжилтийг багасгах хамгийн үр дүнтэй арга бол ургамал мод ихээр тарих юм. Шар шорон шуурга Монгол нутгийн говийн бүсээс эхлэн дэгддэг тул Зүүн Хойд Азийн орнуудын хамтарсан цэцэрлэгт хүрээлэн өмнө говь аймагт байгуулах болно. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол орны ойн талбай нэмэгдэж, говь хээрийн бүсийн экосистемд эерэг өөрчлөлтүүд гарах болно. Үүнээс гадна оюутан залуус өвлөн авч цаашдын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах боломжтой бөгөөд төсөл үргэлжлэхээс сэргийлэх юм а. Та бүхэндээ баярлалаа.